хамгийн одоо Багнуур дүүргийн иргэдэд хамгийн хэрэгцээтэй одоо Багнуур дүүргийн иргэдэд ээлтэй зүйл нь гэвэл тусгай зөвшөөрөлтэй аль биесны стандартд нийцсэн техник тээврийн хэрэгслээр зорчсноор дүүргийн иргэдийн амнаас, эрүүл мэнд, аюулгүй байдал талаас бас маш одоо хэрэгцээтэй зүйл оновчтой одоо сонголт болох юм аа гэж хэлмээр байгаа. Урд нь бол би өөрийнхөө унаагаар явдаг байсан. Заримдаа бол таксинд суучдаг. Заримдаа бол зүгээр нэг юуны таксины биш машинаар явдаг. Тийм л байсан. Энэ ч их гоё юм байна. Танай энэ үйлчлэгээ их сайхан байна. Ингээд өдөрт одоо Багнуураас 4 явна тийм ээ. Улаанбаатараас 4 ирнэ гэсэн үг. Тэгэл гоё л байна. Би одоо Атус баазад ерөөсөө 2009 оноос хойш ажиллаж байгаа. Сая энэ 5 сард 4 сард юу Хятад бүгд амьд Хятад ард улсаас энэ Атусыг өөрөө явж авчихсан. Тэгээд Монгол улсын стандартад нийцсэн сайхан Атус оруулж ирсэн. Энэ нийтийн тээврийнхэнд баярлж байна. Багнуур нөгөө соёлд явж байна. Тэгээ өнөөглөө харин энэ автобусанд дагдаад маш сайхан ажиллаж ирлээ. Хамгийн анхных нь суугч болж ирлээ штэ. Тэг анхдагч нь. Үгүй урд нь би өвөл тэр Багнуурын соёлд амарч ийсэн. Тэгэхэд бол автобус унаа байхгүй хувийнхаа унаагаар очтдээ билээ. Харин одоо ингээд улсын унаатай болчихор чи хамгийн сайхан юм биш штэ. Баярлалаа та нартаа. Тэ. Өглөө 8 цаг 30 минутаас Тэнгэр Балаазагаас хөдөлж байгаа. Тэгээ Багнуур чиглэл рүү одоо 100 эдтэй л явж байна. Одоо нэг 30-40 км дотоо байна. Хятадаас би өөрөө авцраад тэгээд эхнийхээ шугамдаа ингээд дахиад гарч जैन. Сайхан байна, сайхан.